Радио 88.3 дэлгэн дээр суугаад тааруулан хүүхдүүдэд онтуулж хаад эсвэл ажиллаа тараад харих замдаа сонсож яваа эрхэм сонсогчдод энэ үчи мэндийг дахин хүргэе. Өнөөдөр 2025 оны 10 сарын 23-ны өдөр Улаанбаатарт 22 цаг 10 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг ураатай томчуудын явдал нэвтрүүлгийн мигмар гаригийн пүрэв гаригийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Очроо Эрика, найруулагч Үнэр Баяр нэвтрүүлгийн продюсераар айрынаар ажиллаж байна. Үчи минь очроо. За үчи минь. За өнөөдөр чи хоёлаа томчуудын явдал нэвтрүүлгээрээ эротик урлагийн хувьсгал Playboy-ийн тухай ярихаар бэлдсэн байгаа тийм ээ. Үнэхээр гоё урлаг. Пүрэв гариг болгонд бид нар чинь эротик урлаг, эротик зургийн тухай ярилцдаг. За тэгэхээр өнөөдрийн дугаартай бид дэлхийд алдартай эротик брэндүүдийн нэг болох Playboy-ийн түүх, үзэл санаа, нөлөөний тухай ярилцсан. За тэгээ Playboy бол угаасаа 20 дугаар зууны дунд үеэс дэлхийд даяар хамгийн танигдсан брэндүүдийн нэг. Тэгээ эрэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, соёл, эротик өнгө төрхийн хослол бүхий одоо анх бол сэтгүүл хэлбэрээр гарч ирсэн шүү дээ. Тэгсэн. Угаасаа яг сэтгүүл хэлбэрээр ч илүү алдартай байсан. За тэгээ Playboy эротик байдлыг нүгэл биш урлагийн хил гэж ер нь тунхагласан байдаг. За тэнд гарч байгаа бүсгүүчүүд бол зүгээр нэг модельүүд биш. Тэдний дүр бол эмэгтэй хүний итгэл, хүч, гоо зүй, хүсэл тэмүүллийн илэрхийлэл байсан. Тэнд уран зохиол, философи, нийгмийн гүн яар, алдарчнуудын үнэн ярилцлага, тэгээд дуу хөгжим, урлаг гэд бүгд оршдог байсан. Зөвхөн нүцгэн бүсгүүчүүдэд төсөөлөхөөс гадна Playboy бол дотроо маш их агуулгатай сэтгүүл байсан байна. Энд чинь бол ингээд бүр бүхэл бүтэн том ертөнц байгаа шүү дээ тий. Өөрийн гэсэн Вантус гэдэг шиг л бүгдийг агуулсан ийм том ертөнц олж бүр ингээд хөгжсөн байгаа. За тэгэхээр энэ ертөнцийг үндэслэгч Хью Хефнерийн тухай ярихгүй өнгөрүүл одоо алдсан болно. За бүтнээр нь бол Хью Марстон Хефнер юм байна. За 1926 онд төрсөн Америк нэгдсэн улсын Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн. Иллинойсын их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлэр төгссөн хэр уул нь сэтгэл зүйч хүн байгаа хгүй тий сэтгэл судлаач. 1944-46 онд айрамд алба хааж байх хугацаанд цэргийн сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан. Энэ нь болохоор энэ хүү одоо хэвлэл мэдээллийн ажлынх нь гарааг анх эхлүүлсэн. Тэгээ энд ажиллаж байх хугацаанд өөрөө ер нь ирчүүдэд зориулсан ийм ямар нэгэн зүйл хийхин сан гэж хүсдэг байсан юм байна л да. Анхны санаа нь ороод ирсэн байсан. За тэгээд дараа нь ер нь 1953 онд өөрөө энэ одоо санаагаа олцоод бодож явсараагаад анх бүр гэрийнхээ тавилгыг барьцаан тавиад мөнгө босгосон. За танил найз нөхөд бүр ээжээсээ хүртэл $1000 дэмжлэг авч ээж Playboy сэтгүүлийнхээ анхны дугаарыг хэвлүүлж исэн юм байна. За тэгээ энэ анхны дугаар дээр жүжигчин Мэрилин Монрогийн алдарт нүцгэн зургийг хэвлснээр бүр ерөөсө тесрэлт болж өгсөн. Анхны дугаараасаа амжилтанд хүрсэн гэсэн. Тэгэхэд 50,000% борлогдно гэдэг чинь бол ер нь бол энэ бизнес бол хизээш дампуурахгүй гэдгийг үндслэл болж өгч байгаа байхгүй юу? Тийм байна. Угаасаа Мэрилин Монро хавцсан дээр нь тавьж байгаа бол ямар ч хэрэгтэй хүн авах байсан баха. Харин тийм. Тэгээд тэр хавцсан дээрээ бол мэдээж нүцгэн зураг байдаггүй шүү дээ. Одоо хагас нүцгэн зураг байдаг. Тэнгүүт дотор талд ер нь ингээд жинхэнэ гал зурагнууд нь байдаг тийм. Нүм нүцгэн зурагнууд байдаг шүү дээ. Яг үнэ. Тэгээ эн чинь Монрогийн зургийг эн чинь 49 онд авахулсан зургуудыг энэ $200 худалдаж авч ирсэн гэсэн шүү. Тийм баримттай байлээ шүү. За $200 гэдэг чинь тэгвэл их л гайгүй нэр авчтай тухай. Тэгэхээр ч одоо $200 зураг аваад бусад юмнуудаа бэлцээрээ гал тэгэл ихэнх нь хэвлэлтийн зардал болж исэн байлгүй. Тийм байна. Тэгэд эн чинь нэг анхны энэ дугаар дээрээ бас юмыг яаж мэдгүй ингээд бүтлгүй болчихгүй, дампуурчихгүй гэсэн айдсаасаа болоод дугаар тавьж байгаагүй гэсэн шүү. Бас санаатай. Бас санаатай. За тэгээд он сар тавиаг болохоор тийм ямар ч одоо сэтгүүл хуучирсан гэж мэдгүй байна шүү. Тийм Playboy номер 1 гэж байхгүй байгаа хгүй. Тийм чинь он саранч байхгүй ингээд тэгж гаргаж ирсэн гэж байгаа. За тэгээд ер нь анхны борлуулалт нь 50,000% 7 хоногийн дотор борлогдсон учраас дараагийнхаа дугаарыг гаргахад ингээд уран зориг орсон. Тэгээд сэтгэл шулуудан энэ бизнестэй хөл тавьсан. За Playboy нь зөвхөн эротик зурагтай сэтгүүл байгаагүй.
Би болохоор энийг нэг одоо эрэгтэй хүн биш болохоор нэг уншиж байгаагүй. Эрчүүдэд зориулсан энэ гоё зурагнуудаас гадна ер нь бол танин мэдхүйн чиглэлийн маш олон нийтлэлүүд ордог байсан юм байна л да. Утга зохиол, урлаг, нийгмийн сэдвийг хослуулад одоо ийм сэтгүүл гаргасан соёлын томоохон үзэгдэл болж өгсөн. За тэгээд энэ сэтгүүл дээрээ Ray Bradbury, Gabriel Garcia Marquez зэрэг алдарт зохиолчдын бүтээлүүдийг хэвлэдэг байсан. Martin Luther King, Malcolm X зэрэг нийгмийн сэтгэлтнүүдийн ярилцлагыг нийтэлдэг. Тэг бүр Playboy ярилцлага гэсэн булантай. Энэ булан нь бол жинхэнэ домог болсон. За. Би бас сэтгүүлийн өөрийг одоо найруулж өгсөн байна хараал байна. Дээр нь яг үнийн тавьсан байна. Анхны дугаарынх 50 цент гэж байна. 50 цент. Тийм, 50 цент тэр энэ сэтгүүлийг аваад 50,000 зарагдана гэдэг чинь $25,000 яг орлого нь болсон байна шүү дээ. $8,000 эхэлсэн шүү дээ. Тэгэхээр шууд эхлэхдээ л бүүн болоод зардлаа бол 3 нугалж олсон байна. Тийм байна. Дор хаяж гайхалтай. Тэгээд энэ чинь одоо тэгээд анхны дугаараа ингэж Marilyn Monroe-тай хэвлсэн шүү дээ. Тэгэнгүүтээ 2 дахь дугаараасаа эхлээд ерөнхий зангиатай туулайны логотой болоод эхэлсэн. За. Тэрийг нь болохоор сэтгүүлийнхэн дизайнер одоо график дизайнер хүн байдэн шүү дээ. Тим хүн гаргасан юм байна. Анх энийг нь логог нь зохиогоод. Тэгээд энэ хүү сэтгүүл маань ингээд энэ чигээрээ ер нь эротик урлаг, эрх чөлөөний философийн бэлэг тэмдэг болж хүмүүсийн сэтгэлд хоногшсон. Энэ яг зохиол дээр Marilyn Monroe-гийн нүцгэн зураг ш дотор утсанд нэдэг. Тийм байна. Тийм биш шүү дээ. Тэрийг өгч болохгүй л хаалта. Гэтэл гоё яригч. Marilyn Monroe нүцгнээр нь баг харж байгаагүй юм биш үү? Харин тийм байна. Өстой гоё бийтэй юм аа. Энийг гэхдээ манай сонсогчдаас ингээд зураг харуулсангүй гээл эхэлдэг шүү. Зургийг нь интернетээс хайвал гараал ирэх шүү. Google ахвал гаргаал шидэж шүү урдаас чи. За тэгээ Hugh Hefner-ийн нэг товчхон нэг зарим онцлогуудыг нь сонирхолтой баримтуудыг нь дурдчихъя. За. Айгүй өндөртэй хүн байсан юм байна. 152 гэж шүү. Энд чинь бас нэлээдгүй гайгүй өндөртэй орно. Дундчаас нэлээд дээгүүр байна. За 3 удаа гэрлээд 4 хүүхэдтэй болсон. За тэгсэн чи их сони юм байт юм. Орон дотроо хоол идэх дуртай гинэ. Тэгээд ингэд яасан гэсэн чинь нөгөө нэг харшид амьдраад идэв штэ. Playboy Mansion гэд тий. Тэр харштай болохоор бүр 24 цагийн ажилдаг тоогоочтой идэг байсан юм байна. За тэгсэн чи энэ харш нь болохоор яг өөрийнх нь хувийн эзэмшлэх биш гинэ. Яадаг байсан гэхээр Playboy Enterprise-ийн өмч бөгөөд одоо сүүлд эн чинь анх хэдэн $8 сая авч исэн гэлөө. Сүүлдээ $60 сая үнэлэгдээд хамгийн сүүл зарагдахдаа $100 сая зарагдсан юм билээ. Тэгээд Hugh Hefner чинь энэ харшаа өөрөө түрээсэлдэг насан туршийн түрээслэн гэсэн гэрээтэйгээр түрээсэлдэг гэсэн юм. Үхэн хөхтлээ. Түрээсэлж амьдрнаа гэдэг. Тим гэрээтэй байсан гэж. За тэгээ иргэний эрхийн төлөө тэмцэж байсан гэдгийг өөрөө байнга илэрхийлдэг. Тэр нь болохоор арь сүнг, шашин, хөрөнгө чинээгээр ялгаж харьцахад өстой тунчиг дургүй хүн байсан юм байна. За тэгээ Marilyn Monroe-г нас орсны дараа эдгээр чинь нэг гадаадынхан чинь ингээд зэрэгцээ юм юунууд хананд ингээд тэр чандрыг нь хадгалт юм шиг байна. Тэгээ болшнууд идэм бил ш нэг юм дөрвөлжин ингээд нэрийг нь бичсэн. За тэгсэн чинь Monroe өөрөө угаасаа шүтдэг байсан учраас ер нь бол анхныхан сэтгүүл ингээд Monroe-гийн зургаар гараал амжилтанд хүрсэн штэ. Тэгээд босныхан дэрэгдэхийг нь авсан юм бил. Яг дэрэгдэн газар авсан биз дээ. Дэрэгдэн газар авсан. $75,000 авсан гэсэн. Monroe-гийн дэрэгд газар авах ч бас үнэтэй байх шүү. Үнэтэй. Цаанаас угаасаа. Тэгээд эн чинь нөгөө юу насварсныхын дараа нь авсан гэдэг байх шүү. Бараг амар эртнээс авсан юм билээ. Тэгээд намайг өгөхээр энд юу гараа гэд. Бүр гэрээсэлцэн. Сонирхолтой юм. Сонирхолтой. За тэгээд дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд хамгийн урт хугацаанд ерөнхий редактораар ажилласан хүн юм байна. Өөрөө анхнаас угаас сэтгүүлч байсан юм байлээ шүү дээ. За тэгээд анх Playboy гараад тэгээд үргэлжлээд амжилт олж эхлээд 1970-аас 80 онд бол яг Playboy-ийн яг оргил үе нээсэн. За энэ үед яаж оргилд хүрж ирсэн бэ гэхээр дэлхийд даяар бүр 7 сая гаруй хувь борлогддог байсан. Одоо зөвхөн Америктай ч биш ингээд дэлхийд даяар борлогддог болоо тэр нь бүр 7 сая хувь борлогддог байна. 7 сая гэдэг чинь ястай жинхэнэ ирчийг авсан үе нь аргагүй юм байна тий. $1 зарахад л $7 сая болно гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Ганцхан эн чинь одоо яах юм 7 сар болгон гардаг шүү дээ.
Тэгдэг байхаа сар болгон гардаг. Тэгээ нэг сар болгоны бүсгүүчүүд нь гоо бүсгүүчүүд идэх тий. Үзэсгэлэнтэй. За сэтгүүл дээр эрэгтэй хүний мөрөөдлийн ертөнц тансаг байшин, дарс, хөгжим, гоо үзэсгэлэн бүсгүй, эрхчлөө, мэдлэг гэсэн бүхнийг нэгтгсэн нэг том брэнд болж хувирсан. За гэхдээ 2000 оноос ингээд хүмүүс дижитал технологи интернет гарч ирсэн. За тэгээ сошиал медиа хөгжөөд Playboy-ийн борлуулалт муудаж эхэлсэн. Яг тэгэхээр яг тийм зургнуудыг интернетээс хайгаад олоод үзчихүүлэх нь шүү дээ. Тэгхийн байна. Тий. За тэгээд Playboy тэглэж гисэн бууж өгөөгүй сэтгүүлээ гаргаж исэн. Гэхдээ хажуугаар нас интернет сэтгүүл гаргаж исэн. Дижитал хувилбар гаргаж ирсэн. Цаг үетэйгээ хөл нийлүүлж шүү. Энд ч зөв арга байлгүй яах вэ? За яг тэгээд 2020 онд Playboy цаасан сэтгүүлээ зогсоогоод интернет үеийн Playboy болж хувирсан. Одоо ер нь цаасаар гарахаа болоод 5 жил болж байгаа гэдэг чинь нэг 50 жилийн дараа ер нь хуучин хэвлэлүүд нь юу яах нэ? Үнд хүрхний аягүй болол. Тий, одоо ер нь Amazon дээр ч юм уу ер нь энд яг анхны хэвлэл бол нөгөө Marilyn Monroe-гийн зурагтай анхны хэвлэл бол зарагддаг юм билээ ер нь. Тэг яг үн мөн нь жоохон нууцаар гэхдээ ер нь дуудлага худалдаагаар зарагддаг юм билээ. Тэгэхээр мэдээж нөгөө сонирхож цуглуулдаг хүмүүс нь бол мөнгө харилцахгүй л авах тийм ээ. Одоо тэгээ Playboy нөгөө орчин үеийн үзэл бодолд нийцүүлсэн хүүсийн тэгш байдал одоо нөгөө LGBT гэдэг нь шүү дээ тий. Тэдний эрхийг хамгаалсан эмэгтэйчүүдийн биеийн эерэг дүр төрхийг дэвших байр суурийг илэрхийлдэг. 2021 онд Playboy нүүр узанда анхны трансгендер моделийг тавьж ирсэн юм байна. Инес Рауг 21 он. Саяхан тавьсан юм байна тий. Тийм байна. Тэгэхээр эн чинь бол нөгөө ялгуурлан гадуурхдаггүй гэдгийгээ ч бас их тодорхой зарлж шít тий. Тий. Тэгээд эротик урлаг бол ихэнд ч хаалттай биш гэдгийг ер нь уриалсан юм байна. За тэгээ Playboy бол нийгмийн дуу хоолой байсан бас хүсэл урлаг эрх чөлөөний нэг л байсаар ирсэн байна. Энэ брэнд хүний дотоод хүсэл гооцоо мэдрэмж уран сэтгэмжийг илэрхийлэн талбарыг дэлхийд даяар нээж өгсөн гэж Хью Хефнер хэлж ирсэн. Өөрөө тодорхойлж хэлсэн. Тийм байна. За тэгээд дараагийнх нь өнөөдөр чинь одоо Playboy чинь тэгэхэр ч одоо өнгөрсөн үеийн дурсамж биш харин соёлын хувьсгалын жинхэнэ амьд гэрч болж шít тий. Тийм байна. За одоо ингээ хоёлаа энэ сэтгүүлүүд ихээ сайхан бүсгүүчүүдийн тухай ээлжлэн танилцуулъя. Гол нь тэр шүү дээ. Сайхан бүсгүүчүүдээр нүдээ хужирлах цаг боллоо. За хамгийн ихний танилцуулах бүсгүй бол Crystal Hefner. Буюу одоо уг нь бол Crystal Harris гэдэг нэртэйсэн Hefner-ийн хамгийн сүүлийн эхнэр, 3 дахь эхнэр нь байгаа. Эхнэр нь бол овгийг авсан ба шүү. Эхнэр нь бол овгийг авсан. Тэгээд нас орон мартал нь эхнэр нь хിവэрэ байсан. 86 онд төрсэн бүсгүй байдаг. Загвар өмсөгч, дуучин, reality шоуны оролцогч. Анх 2009 оны 12 дугаар сарын Playboy сэтгүүлийн сарын шилдэг Playmate болж удалгүй Playboy-ийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн 3 дахь эхнэр болж исэн. За бас нөө Хью Хефнертэй адилхан мэргэжилтэй юм лээ. Сэтгэл судлалын чиглэлээр Сан Диего мужийн их сургуульд суралцж исэн. Тэр хугацаанд загварын ертөнцид төл тавьсан. За 2008 онд анх Playboy сайтын одоо 7 хоногийн хамтрагч гээд юу гэдэг шалгаруулдаг байсан юм байна л да. Тэрүүгээр анх тодорч гарч ирж ирсэн юм лээ. Тэнгүүтээ тэр нэг Next Door Girl гэдэг нэг хажуу хаалганы огт хажуу өрөөний охид гэх юм уу? Тий, хажуу өрөөний. Тийм reality шоунд оролцоод тэгээл ер нь бол карьер нь өссөн юм бэл. Playboy-с ер нь олон хүн од төрсөн гэдэг юм бэлээ шүү. Харин тийм. За тэгээд 2009 онд нөгөө өөрөөсөө 60 гаруй насаар ах Хью Хефнертэй гэрлээд болзоонд явж эхлээд 12 онд гэрэлсэн. За энэ нь бол ер нь тухайн үед бол нэлээд сенсац дэгдээсэн. 60 насны зүрхтэй болохоор чинь. Тийм байна. За ингээд эхнэр нь босноор Хефнерийн харшид амьдарч эхэлсэн. Playboy-ийн гэхдээ ордонд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар одоо дурсамж ном бичсэн байт юм бэл. Тэр нь болохоор бас New York Times-ийн бестселлер болсон гэсэн шүү. За. Энэ одууд чи ер нь бол өөрийнхөө амьдрал намтраа бичээд л бестселлер болоод юм аа. 2024 онд гаргасан ном байна. Өнгөрсөн жил гаргасан. За. Тэгээ энэ номон дээрээ Playboy харшдах амьдрал Хефнерийн одоо ямархуу хараа хяналттай байсан, эрх мэдлийн тогтолцоо нь ямар байсан, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн үү энэ төр гээд бодит түүхүүдийг дэлгэж итсэн тухайн үед бол бас л нэлээд сенсац болсон.
Яг өөрийнх нь хэлснээр бол Playboy харшин ганган хоригдлын ордон мэт байсан гэж хэлсэн байт юм байна. За. Тэгээ Хефнерийг бол нарциссизмын туйлд хүрсэн гэж бас хэлсэн гэсэн утгатай бичсэн байдаг. За ингээд яг Playboy-оос гарсныхаа дараа баг зэрэг ер нь бол амьдрал нь жоохон ээдрэгтэй болж эхэлсэн юм байл. Хефнерийг нас орснаас хойш өөрийнхөө амьдрал одоо энэ дурсамжаа үннээр нүгүүлэх зоргийг бол гаргасаа гэж өөрөө ярьсан байдаг. Playboy-ийн хамгийн сүүлийн хатагтай гэсэн нэрийг одоо зүүж байгаа. Ягаад гэхээр Хефнерийн сүүлийн ихнэр байсан учраас. Тийм байна. За ийм бүсгүй байна. Энэ гэхдээ анх сэтгүүлээр гарч исэн зураг нь бол үнэн тасархаа байгаа сте. Тийм байна. Найруулагч өгсөн байна. Янзын зураг мөл шаргал үстэй тий. Үнэхээр үзэсгэлэнтэй. Одоо гэхдээ энэ нэлээд насны явцсан зураг нь ч гэсэн гоё хിവэр байна тий. Тийм байна. Сүүлд агуулсан зураг. Тий одоо эн чинь 86 оных гэхэр чинь 40 л хүрэх гэж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. 39 дээ. Залуухан байна. За миний дараагийн танилцуулах нь бол Playboy харшийн хун. Holly Madison гэж байгаа. За Holly Madison бол Америкийн телевизийн жүжигчин, реалити шоуны од, мөн Playboy-ийн үүсгэн байгуулагч Hugh Hefner-ийн хуучин найз бүсгүй гэдгээрээ олон танигдсан. Эхнэр нь болоогүй. Гэтэ найз бүсгүүчүүдийнх нь нэг. Нөгөө нэг шоугаараа бас нэлийн алдартай болсон тий. Олон жил баг найз бүсгүй байсан баха тий. Тийм бах. За тэр 1979 онд Орегон мужийн Astoria хотод төрж хүүхэд наснда гэр бүлийн хамт Аляск дараа нь Орегонд амьдарч байсан. Дунд сургууль төгснөхийн дараа театр, сэтгэл судлалын чиглэлээр суралцаж дараа нь Лос Анжелес руу нүгэд урлагийн мөр хөөсөн юм байна. Коллежийн төлбөрөөр тулахын тулд зөөгч хийдэг байсан. Тэгээд бикини модель уралдаанд оролцсон түүний Playboy-ийн харшид очих урилга очсон юм байна. Тэргүүрээ танигдаад моделийн тэмцээнд ороод бикини модель урилга аваад орсон юм уу? Тий. За тэгээд 21 настайдаа тэр Хефнерийн харшид нүүж орж түүний найз бүсгүүчүүдийн нэг удалгүй номер 1 нь болсон байна бүр. Бүр номер 1 найз охин нь уу? Тий. За залаа хийсэн бүр. За Holly тэгээ хажуугийн хаалганы охид reality шоунд оролцсноороо өргөн хүрээнд алдарсаж дараа нь өөрийн Holly-гийн ертөнц нэртэй цуврал бүр шоугаа гаргаж хөтлөсөн юм байна. Яста сэргэлэн байна бас тий. Тий. Хефнертэй олон жил хамт байсан ч гэрлэх хүсэл биелэлгүй 2008 онд тэдний харилцаа төгсгөл болоод бас л яг түрүүний хин шиг дараа нь хэлжсэн юм байна. Хожим нь одоо Playboy харшдах амьдралын тухай Vegas-ийн өдрийн тэмдэглэл болон туулай нүхнээс доош хэмээн дурсамжийн номнуудаа биччихсэн юм байна. Тэндхийн гялалтсан ертөнцийн цаатах бодит амьдралыг дэлгэж бас. Бас адилхан утгатай юу гүй юу? Тий, яг адилхан утгатай. За тэгээд Playboy-ийн төгс амьдрал гэж бодогдсон ертөнцийн цаатах нөгөө сүудрийн талаар бас яг тиймэрхүү ертөнд муухай онцгүй байсан тухайгаа бас биччихсэн юм байна. Тэгэхээр бас асуудалтай л харш ээжтэй тий. Одоо тэгтээ ер нь бодоход бас аргагүй шүү дээ. Ийм гой бүсгүй. Тэгээд тийм хөвгшин хүнтэй гэдэг байхгүй. Хөвгшин хүнтэй тийм. Энэ бас уг нь бол хар үстэй юм байна шүү дээ. Тэгтээ энэ шаргал үснэстэй үнэхээр гой зөгт юм байна. Тийм байна. Энэ сэтгүүл дээр авахулсан зураг нэстэ халуухан харагдчих шүү. Гой харагдаж байгаа. Харин тийм. Яа. Мөм энтер бол өстой сэтгэл мэтгэл энтер бол янз юм байна. Цагаан балаачтай зурган дээр бол яг энэ найруулагчийн өгсөн зурган дээр ч гэсэн нөө сэтгэл нь балаачны ханцанаас дэлбэрч гарч ирж байгаа. Харин тийм байна. Хажууд нь манай юу маань Хефнер маань хэл хөгшин л харагдаж байна. Хефнер эхнэрээ хаанаас олж авдаг байсан бэ гэсэн байна. Энд тэнд ингээл гялалцсан олонний дуранд өртсөн хүмүүст шууд урдлаа явуулчихдаг байсан юм билээ. Харин тийм байна. Тэгээ саяны энэ одоо бикини шоунд оролцоход нь хүртэл хараад шууд урилга илгээчтэй юм байна шүү дээ. Тэнгүүд нь шууд нөгөө яг зөвшөөрөхгүй хүмүүс байж болох л та. Гэтэ яг ингээд хот болох боломж нь гараад ирсэн хүмүүс бол хөвчлээ ингээд шууд зөвшөөрөл орчд юм шиг. Яа, найруулагч бол янзын зураг өгч энэ бас л. Энэ чи харин тэгтээ нөгөө бүр хит нүцгэн биш учраас өгж болоод байна тий. Өнөөдөр харин энэ сонсогчтойгоо хамт зураг үзэнгээ ярилцах юм шүү. За Холлигийн явд юм байж. За ер нь бол Playboy чинь зөв дан ганцхан юм сэтгүүл биш шүү дээ. Биш гэсэн шүү дээ. Тэгээд эндээс бол нөгөө хамгийн алдартай болсон зүйлс нь болохоор юу байсан бэ гэхээр алдартай нийтлүүд байсан. Дээрээс нь бас телевизийн шоунуудтай болсон.
За тэгэхээр эдгээрийн тухай товчхон ярилцъя. За. За тэр нийтлэл буюу одоо Playboy интервью гээд нийгмийн дуу хоолойг хүргэдэг гэсэн. Playboy-д хамгийн нэр хүндтэй оюуны агуулгатай булан нь бол энэ ярилцлагын булан байсан. Дэлхийд хамгийн нөлөө бүхий хүмүүс ирж ярилцлага өгөөд өөрсдийнхөө үзэл бодол, нийгмийн байр суурь, хувь хүнийхээ философиг илэн далангуй ярилцдаг байсан, энийг нийтэлдэг байсан. 1963 онд Малкольм X-ийн ярилцлага гарснаар арьс өнгөөр ялгуурлах үзэл Америкийн нэгдсэн улс дахь хар арьснуудын эрхийн төлөөх тэмцэлд томоохон дуу хоолой болж өгснөөрөө бүр их онцгорж исэн юм байна. За тэгээ дараа нь Джон Леннон хүртэл Мухаммед Али, Стив Мартин, Мартин Лютер Кинг, Жим Моррисон, Стэнли, Стив Джобс, Элвис Пресли гэдэг энэ домогт хүмүүс бүгдээрээ энэ ярилцлагын болонд орж исэн. Дандаа амар мундаг хүмүүс орсон шүү. Харин дандаа алдарт том хүмүүс тий. Тэгээд энэ нь болохоор угаасаа энэ сэтгүүлийн нэр хүндийг байнга өсгдөг гэсэн. За тэгээд эдгээр ярилцлагууд нь яг түрүүний хэлсэнчлэн зөвхөн эрчүүдийн амьдралын тухай биш. Нийгмийн өөрчлөлт, эрх чөлөө, урлаг, амьдралын философи, улс төр мөстөр ингээ бүгднгийн ингээд хольж ярддаг гүн утгатай тийм ярилцлага болдог гэсэн юм байна. Тэгээ энэ нь болохоор одоо тухайн үедээ зөвхөн эрчүүдэд зориулсан сэтгүүл юм шиг хэрнээсээ нийгмийн бүх асуудлыг хөндөж байгаагаараа маш онцлогтой байсан. За дараагийн нэг онцлог шоу нь болохоор телевизийн шөнийн шоутай болсон. Playboy After Dark гэд Playboy харанхуйн дараа гэдэг нь бас хамгийн алдартай нэвтрүүлэгтэй болсон. 1969 онд анхны нэвтрүүлгээ цацсан. Энийг болохоор Хью Хефнер өөрөө хөтөлбөрийг зохиодог байсан юм байна. Нэвтрүүлгийн санаа нь их өрмөц. Үзэгчд болохоор нөө Playboy Mansion гэд харш штэ. Одоо тэнд болж байгаа үдшилэг дээр байгаа юм шиг сэтгэлийг үзэгчдэд төрүүлдэг байсан юм байна. Тэндээ болохоор алдартай дуучид, жүжигчид, урлагийн төлөөлөгчдийг урьж авчираад сайхан ярилцаад, хөгжим тоглоод, инээлдээд, дар суугаад ийм телевизийн шоуг цацснараа бас их нэр хүндтэй шоу болсон. За бас зөндөө олон алдартай хүмүүс орж исэн тэрэнд нь Джеймс Браун, Grateful Dead, Sammy Davis Jr. Тэрнэрийн гэр бүл штэ Айкба Тина Тэрнер тэр хоёр очиж исэн юм байна. За Fleetwood Mac гүнтэн Neil Purple зэрэг ингээд алдартай уран бүтээлчд оролцдог гэсэн. Тухайн үедээ бол телевизийн хамгийн эрх чөлөөтэй шинэлэг сонин форматтай шоу болж исэн. Тэ ховцтой л байдаг байсан юм шиг үнтэй. Харин тий. Ховцохойс бол гоё ганган хүмүүс тэгээд нөгөө олны танил хүмүүс орохоор чинь угаасаа шууд сонирхол татаад ирж штэ хүмүүс үзэгчдийн. Тийм. Гэтэ яг нөгөө шууд яг телевизээр тухайн үед ийм юм цацчихнаа нөцгөө хүмүүс цацчих болохгүй л байсан баг л та. Тийм л ах. За Playboy Club гэж бас байна. Ийм нэртэй зоогийн газар, бар, зугаа цэнгэлийн газруудыг дэлхийд даяар олон салбартайгаар нээсэн. За тэгэнгүүт энэ нөгөө ёстой жинхэнэ бодит ертөнцийн мөрөөдлийн газар болж өгсөн эрчүүдийн хувьд болохоор яадаг вэ гэсэн чинь нөгөө банигийн хувцас штэ туулааны охины ийм дүрмт хувцастай нөгөө сэтгүүлийнхээ лого олсон. Тийм хувцастай бүсгүүчүүд зөөгч хийдэг гэсэн биз штэ. Гоё юм байна. Тэгэхэр чин ийм гой бүсгүүчүүд ийм хувцастай зөөгч ихэр чин хүмүүс салахгүй штэ. Анхныхаа салбарыг болохоор Чикаго хотод 1960 онд нээж исэн. Тэнгүүтээ богино хугацаанд шууд дэлхийд даяараа 40 гаруй салбартай болж өргөжөөд. За тэгэнгүүтээ эндээ болохоор зөвхөн коктейл хоолны үйлчилгээ биш, харин элит зочид алдартнууд, улс төрчид, уран бүтээлчид уулздаг тийм нийгмийн сүлжээ одоо хоорондоо харилцаа холбоо тогтоодог тийм нэтворкинг хийн гэдэг нь штэ. Тийм сүлжээний тийм төв болгож өгсөн байна. Ёстой үнэхээр сэрэг толгойтой хүн юм аа. Тийм байна. Яг тухайн үедээ энэ баниг одоо туулааны юм дөрөв хувцас нь жоохон маргаан дагуулж исэн юм байна л да. Гэхдээ сүүл рүүгээ бол хожимо pop соёлын бэлэг тэмдэг болж хувирсан байдаг. Тийм 60-аад онд иймэрхүү хувцастай зөөгчтэй газар нэхэр маргаан дагуулгалах л та ер нь. Одоо тэгээ юу штэ энэ дөрөв хувцас чинь одоо ч гэсэн ер нь загварын шоун дээр бас бууж өгөөгүй л байгаа. Загварын тайзнаас кино урлагт ч гэсэн байн орж ирдэг штэ. Madonna, Ariana Grande зэрэг одууд ч гэсэн тайзан дээр ашиглаж исэн. Тийм бах. За дараагийн нэг тал болохоор Playboy болохоор уран зохиол, одоо урлагийн чиглэлээр уран зохиолын чанартай нийтлэлүүдийг их нийтэлдэг байсан.
сэтгүүлдээ болохоор Ray Bradbury-гийн Fahrenheit 451. Тийм, Fahrenheit 451 гэдэг. За тэгээ Ian Fleming-ийн James Bond-ийн өгүүлбэрүүдийг, За. Arthur Clarke-ийн шинжлэх ухааны өгүүлбэрүүдийг, Gabriel Garcia Marquez болон Haruki Murakami хүртэл бүтээлийг нийтэлж ирсэн. Gabriel Garcia Marquez ч бас сонин бүтээл бичдэг юм шүү дээ. Haruki Murakami ч гэсэн бас сонин үнэтэй тий. Би Haruki Murakami-г нь бол мэдэхгүй байна. Gabriel Garcia Marquez ч бол 100 жилийн ганц артдаг шил. Бас эвгүй зохиолш. Тэгээ ер нь бол тэгэхээр ингээ харахаар их өргөн хүрээний одоо нийтлэлүүд оролдог байсан гэдэг чинь бас нэгэн талаасаа соён гэгэрүүлж исэн. Уран зохиол урлагийг бол маш өргөн хүрээнд сурталчилдаг байсан гэсэн үг шүү дээ. Playboy-г уншдаг олон хүмүүс зурагны төлөө биш, өгүүлэг ярилцлагыг нь уншихын тулд авдаг байсан гэж хэлдэг юм байна. Ер нь бол ганц зургийг татагддаггүй. Зүгээр нөгөө өнгөлн далтлалт юм биш үү? Харин тэгтээ Хефнер болохоор энэ нь болохоор Хефнерийн зорилго байсан. Эротик байдлыг оюун санааны түвшинд хүргэх оролдлого байсан гэж өөрөө хэлдэг юм байна. За тэгвэл Playboy харш гэдээ сая ярьсан шүү дээ, тий? За тэр харшийн тухай ярьж өгье заяа. За Playboy харш бол 20 дугаар зууны хамгийн их яригдсан, хамгийн нууцлаг харшуудын нэг. Энд алдартнуудын үдэшлэг, гоо үзэсгэлэн бүсгүүчүүд, гялалцсан гял цал амьдрал, бас нүднээс талд гуйны ганцаардал зэрэг бүгд оршдог байсан. За Playboy Mansion буюу одоо Playboy харш нь Калифорни Лос Анжелес хотын Holmby Hills хэмээх тансаг дүүрэгтэй байт юм байна. За Hugh Hefner 1971 онд энэ үйл хөдлөлийг $1 сая оруулалтаж авч ирсэн гэж шүү. 1 сая юм уу? Би 8 сая гэж бодсон шүү дээ гэсэн чигүй юм байна тий. Тийм байна. Playboy-ийн төв өөрийн хувийн орон гэр мөн алдарт үдшилгүүдийг энэчээ зохиодог байсан. Энэ барилга нь бүр 1927 онд баригдчихсэн. Английн нео-готик хэм маягтай. Чулуун ухаан, модон таад сэлбэртэй хаалгаар бүтээгдсэн жинхэнэ дундад зууны сэргээлт үеийн тийм загвартай орд юм байна. Харин шоун дээрээс нь харж байхад ер нь их гоё загвартай шүү. Тийм. Дизайн. Тэгээ Playboy харш шүү дээ 29 өрөөтэй. 2000 гаруй метр квадрат талбайтай асар том барилга байх нь ш бүр. Өстой тийм юм. Жинхэнэ харш байна да тий. Тийм байна. Тэнд кинотеатр, номын сан, студ, тоглоомын танхим, дарсны зойр, бүр Playboy Grotto гэд алдартай усан бассейн хүртэл байт юм байна. За тэгээд Playboy харшийн үдшилгүүд 1970-аас 2000 онд Холливуудын хамгийн хүсэмжит урилгуудын нэг байсан. Playboy харшийн нөгөө урилга ирэх юм бол хамгийн хүмүүс маш их баярлдаг байсан байх нь шүү дээ. Тэрийг авахыг хамгийн хүсэжсэн. Тийм байна тий. За тэр урилгуудыг аваад хин оролж ирсэн гэхээр Michael Jackson орж ирсэн юм байна. Leonardo DiCaprio орж ирсэн юм байна. Elizabeth Taylor орж ирсэн юм байна. Sylvester Stallone орж ирсэн юм байна. Elvis Presley гэд бас дээрэс нь олдын танил одуудаас гадна нэр нь нуцлаг том бизнесмэнүүд оролцдог байсан байна. Өстой том сүлжээ хийжсэн байна тий. Тийм байна. Тэгээ бизнесмэнээс гадна улс төрчид бас оролцдог байна. Улс төрчид бас нэг жоохон ноцлог маягаар нэр мэрээ зарлахгүй оролцдог байсан бах та. Хүн бүрийн мөрөөдлөөс энэ үдшилгүүд ард нь бас хатуу дүрмтэй байдаг. За. Зураг авах хоройтой, хэвлэл мэдээллийн ажилтнууд нэвтрхийг хориглодог зөвхөн Хефнерийн зөвшөөрсөн хүмүүс л ордог байсан юм байна. Тэгэхгүй бол мэдээлэл алдагдана гэдэг утгаараа тэгдэг байсан байна л да. Тэр нууцлаад байгаа бизнесмен улс төрчдөөс олдог байсан байна л да. За гэхдээ сүүлийн үед нөгөө Playboy харшийн нөгөө амар гоё сайхан амьдралын ардах цаадах нөгөө бодит дүр зураг нь ил болсон. Сая 2 хүн ч гэсэн тэр эхэлсэн ба шүү дээ. Харин тийм ээ ном бичээд шууд илчилсэн байна шүү дээ. Тэ. Хүмүүс ингээд бас яг ингээд Playboy-д амьдарч ирсэн хүмүүс дурсан ч номондоо хааш дотор эрх чөлөөгүй хяналттай, сэтгэл зүйн дарамттай орчин байсан гэж бичсэн байт юм байна. Харин тийм их магталтай юм шиг юм да. Бодоход тэр чинь ингээд 3 хүнд 3 найз бүсгүйтэй байгаад идэг штэ. Хамт зэрэг амьдраад идэг. Тэгээ тэднэрийн гол нь юу яадаг гэдсэн штэ. Гэхдээ харшд бол зөндөө олон бүсгүүчүүд байгаа штэ. Гэхдээ нэг тэр 3-ыг ч юм уу онцлоо тэр 3-таа үнж гэсэн гэрээтэй байдаг байсан гэдэлээ штэ. Тэднийг харшид орсон
бүсгүүчүүд орой 9 цагаас хойш гадуур гарах хэрэггүй. Бие даасан орлого олох боломжгүй. За. Playboy-оос өөр нэг хувийн зураг авалт халтуур байна гэдэг чинь тийм хийх боломжгүй. Одоо энд гоё загварын сэтгүүл мэтгүүлтэй гэрээ хийж болохгүй нэ тий. Тий. Кинон тоглож болохгүй нэ ш бас. Тий. Тэгээд зөвхөн Хефнерийн хяналттай амьдралд ингээл байдаг байсан. Тэгэхээр чи эн чинь наана нэг худлаа түүхсэн амьдрал харагдаа цаанаа тэгэхээр чи бас дарамтанд хийсэн юм шүү дээ. Тийм байх нь. Гэсэн чи олон хүний хувьд Playboy харшин одоо ингээд домог болон үлдсэн. За 2017 онд Хүү Хефнер нас барсны дараа Playboy-ийн ашиг хөрөнгө оруулагч Джон Бүрт 100 сая $100 худалдаа авч цэргийн засварласан юм байна. Өнөөдөр харшин хаалттай байдаг ч Playboy-ийн түүхэн тэр ордон бол эрхчлөө, хүсэл, нүгэл, мөрөөдлийн огтлолцол болсон соёлын бэлэг тэмдэг хിവэрэ байдаг. $8 сая 100 сая доллараар зарчлаа шүү дээ. Тэглээ. Гэтэ тухайн $8 сая ч юм бас одоо үеийн бас нэлээд их мөнгө болох ах уу. Тэгин. Ханшийн зөрүү чинь маш өндөр явж байгаа. Харин энэ үнч та тэгээ нэг бурхан болж нэг. Гэтэ эдний тэр нэг логотой хувцснууд нь надад айгүй хөөрхөн санагдаад идэв шүү дээ. Октод эмгтэй хувцснууд нь бол ялангуяа нэг хөөрхөн нэг тийм эмгтээлэг дүүд нэг хөөрхөн жижигхэн тулааны логонууд нь айгүй гоё чимж өгдөг юм шиг санагдаад идэв. За Playboy ч нас нөгөө хөгжим кино ертөнц спорт загварын салбарт бас их нөлөөтэй байсан. 1970-ад онд Playboy Jazz Festival нэртэй том хэмжээний хөгжмийн наадам зохион байгуулсан. За эндээ болохоор Miles Davis, Ella Fitzgerald, Louis Armstrong зэрэг домогт хөгжимчдийг нэг тайзан дээр цуглуулж исэн юм түүхтэй. За. Playboy кино продакшны салбараас бий болгоод телевизийн цуврал, баримтат кино театруудын контентийг хүртэл хийж эхэлсэн. За Playboy телевиз, Playboy радио, Playboy онлайн худалдаа гэх мэт олон сувгууд, олон төрлүүдээр 1990-ад оны үед бүр ингээ оргилдоо хүрээд сэтгүүлээсээ илүү өргөн хүрээнд бизнесээ өргөтгсөн. Playboy телевизийг бол мэдчихэв. Одоо бол Монголд гардаг штэ. Төлбөртэй ихтэй. Тийм. Одоо онлайнаар бол тэр чинь бас нэлийн олон сонголттой юунууд байлээ шүү. Контентууд үзэх боломжтой. За тэгээд энэ контентуудаас нь ер нь бол Playboy-оос төрсэн алдартай хүмүүс нэлээдгүй байдаг. За хамгийн ихнийх нь гэхэд Pamela Anderson. За нөгөө домогт Pamela Anderson. Playboy-ийн нүүр царай олж исэн. 1990-ад оны бүх зүйлийг санагдуулдаг алтлаг үстэй тий. Алтай шар үстэй, цэнхэр нүдтэй, улаан усны хувцастай зураг нь биш тий. Яг тэр далайн давлгаан дээр. Тий нөгөө кино байдаг штэ. Baywatch юу? Цуврал тий. За тэгээ энэ хүү Pamela Anderson-ийн хувьд болохоор Канадаас гаралтай 89 онд Канадын хөлбөмбөгийн тоглолтод үзэж явж хагаад камерын дуранд тусах мөчөд ер нь олон хүний анхаарлыг анх татчихсан гэдэг. Тэгсэн чинь тэр үед нь Playboy-оос холбоо бариад ингээд амьдралын зам нь огт өөр зүг иргэсэн. Тэгвэл анхнаасаа шууд Playboy-л гаргаж ирсэн юм тий. Харин тэгсэн байгаа байхгүй юу? Би бас эртээд чинь Pamela Anderson-гийн нөгөө юуг ярьсан штэ нөгөө хуурцаг алдагдаад ингээд бас уналтанд орж исэн ингээд тэрийг ярьжсэн. Тэгэхдээ тэр үед бол энэ Playboy-оор анх тодорч исэн гэдгийг нь бол мдээгүй байсан. Тэгээ энэ Playboy од болсныхан дараа нөгөө Baywatch-ийн кинонд тоглосны дараа л бичлэг нь алдагдчихсан байна. Анх 1990 онд нүүр хуудсан дээр нь гарсан. Тэр нь болохоор бас асар их амжилт авчирсан. Тэрнээс хойш дахиад 14 удаа гарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн олон удаа нүүр хуудсан тавигдчихсэн эмэгтэй олж түүхэнд үлдсэн. За энэ зургууд нь явж шүү дээ гал одоо. зургууд энэ тий. Энэ хамгийн гол нь юун дээр байгаа зургууд нөхгүй. Дандаа хавцсан дээр байгаа зургууд. Харин тий. Тэгэхээр чи эн чинь дотор талтай нүцгэн зургууд нь байгаа шүү. Нүүн нүцгэн байгаа шүү. Энэ ягаан усны хувцас бараг нүцгэн шахуул харагдчих шүү дээ. Гэтэ энэ костюмтэй юм шиг, энэ пижактай, цагаан цамцтай энэ ямар гоё зураг вэ? Форм шиг юм шиг. Харин тий. Тийм байна. За ингээд Pamela Anderson-ийн хувьд бол ёстой жинхэнэ Playboy-ийн бүсгүй байсан байна. Тийм байна. За тэгвэл дараагийн хүн нь Anna Nicole Smith гэдэг Playboy-ийн бүсгүй байна. Шар үстэй лөө. Шар үстэй. Алдартай гэхдээ бас жоохон эмгэнэлтэй түүхтэй хүн.
За, Playboy-ийн нүүр хуудсыг чимсэн бүсгүйч дундаас хамгийн мартагдашгүй, хамгийн олон хүний сэтгэлд хүрсэн хүн бол Анна Никол Смит юм. Хөөхөө хүн шүү. Одоо зураг нь явж штэ яг. За, тэр ядуу гэр бүл төсч багаасаа энгийн ажилсаг охин байсан. Ахлах сургууль дундаас агаарч дөрвөн хоолны газар дараа нь шөнийн гөлөвт ажиллаж байхад нь амьдралын томоохон эргэлдэрж. Түүний онцгой дүрх, алтлаг долгионтой үс улаан уруулаараа Мэрилин Монроог санагдуулан төрхтэйгээд нэгэн гэрэл зурагчны анхаарлыг татаад тэр Playboy-ийн ертөнцид хөтлсөн алхам болж ирсэн юм байна ер нь. Тийм үү. Бас нэг зурагчин зургийн дараа тэр нь тэгээд Playboy-ийн шууд хүсэлт явуулсан байх нь шүү дээ. Тэр 1992 оны Playboy-ийн оны шилдэг Playmate болж ирсэн байна. Одоо Playmate гэхэж одоо загвар өмсгч нь Playboy-ийн тийм ээ. 92 оны оны шилдэг Playmate болж ирсэн. За тэгээд яг ингэнгүүт хормын дотор дэлхийг шууд танигдсан од болсон модель болсон байх нь шүү дээ. Түүний гоо үзэсгэлэн бол сонгодог Америкийн хэв маягийн илэрхийлэл гэж байна. Дугуй хүүх, тод уруул, зөөлөн харц, уянгалаг биеийн хэлбэр. Түүний олон нийт шинэ Мэрилин Монро гэж нэрлэжсэн байна. Энэ зураг бол өмнө тасархаа байна. Дугуй хүүх гэж үзтэр. Би сэтгүүлэн доторхыг харсан. Тийм ээ, энэ нэг биендээ ингээ хөөс түрхсэн. Энэ уснаас ингэж хууж байгаа, баанаас хууж байгаа. Тий. Энэ зураг бол өмнө тасархаа зураг шүү дээ. Урал нүд мүд хүүхэн яасан ч гоё. За тэгээ Playboy хамжилтын дараа нөгөө Guess гэдэг брэндтэй нүүр царай болж ирсэн. Тэг Guess. Дэлхийн хамгийн нэр хүндтэй загварлаг компанид ажлуудад оролцож ирсэн юм байна. Шууд л од болсон байна тий. Тий. Түүний алдар нэр өсгөх хэрээр Анна Никол reality шоуны од болсон. 2002 онд Анна Николын шоу гэдэг өөрийнхөө шоу гэсэн зурлаг хийсэн байна тий. Зураг шоу гэдэг. Тэр шоу бол тэр чигээр Анна Никол тэгээд тансаг, итгэе, заримдаа хөгжилтэй, заримдаа гунигтай гэхдээ үргэлж хүний анхаарлын төвд байсан тэр шоу. За тэгтээ хамгийн гол нь гялалтсан гоё амьдрал нь жоохон эмгэнэлтэй түүх нүгдчихсэн. За 26 наснда 89 настай нефтийн тэрбумтан Ховард Маршалтай гэрэлсэн. Хэвлэл мэдээллийн хамгийн шүүгэн танд дуулаануудын нэг болж исэн байна тухайн үед. Өчтөр чи хоёлаа насны зөрүүтэй осууданд хуурчсан шүү дээ. Чи юу вэ? 63 насны зөрүүтэй шүү дээ. Тэгээ эн чи яадаг үлээ нэрээ. Тэгээ энэ гэрэлтээс нь хойш нөгөө мөнгөний төлөө сүү тавьсан бүсгүй шүүмжлэлд өртөж нийгмийн хатуу нөгөө хүн болгон л угаасаа тэгэл мөнгөний төлөө үнтэй суучлаа л гэдэг шүү дээ. Тэгээ шүү дээ. Энд чинь нэрээ бөөн сенсац болоод нөгөөнд нөхрөндөө нас орчдөг үлээ. Тэгсэн. Тэгтээ тэр үргэлж дандаа би түүнд хайртай байсан болохоор суусаан гэж хэлдэг. Тэгэхээр хүн итгэхгүй л дээ. Итгэхгүй л дээ тий. 26-тай Playboy-ийн од бүсгүй 89 настай хүнтэй суугаар одоо энэ зураг нь явж штэ. Харцангуар гэж байгаа үстэй. Хормынхын зураг нь явж байна. Ийм гэхэр чи хин итгэх юм. Тэгээд хурмын хийснээс нь хойш 2 жилийн дараа нас барсан юм байна. Нөхөр нь. Тэгэд хөрөнгийн маргаан үүссэн. Одоо Маршалын хүүхдүүд те. Тэгээд хүн болгон л ер нь тэрлүү дарамтлаад. Тэгээ энэ хин чин Смит чин өвлж авсан юм уу? Өвлж авч чадсан юм уу? Чадаагүй байхаа баг. Энэ хоёр бүр угаасаа яаж ч утсан нэг бүр илэн зүүдэгээ сууж байгаа юм шиг харагдаж шít. Энд ч нэрээ дээр харж л байсан зураг байна л да. За тэгээд 2006 онд болохоор 20 настай хүү Даниэл нь гинти ослоор бас нас орж исэн юм байна. Одоо ингээд нөхөр нас бараа дараа нь 20 настай Даниэл гээд хүүхэд нь нас бараад тэгээд ердөө 3 сарын дараа 2007 онд Анна Никол Смит өөрөө эмийн хит хэрэглэнээс болж 39 наснда таалд өгсөн юм байна. Нөгөө нэг юу эмэнд донтцсон байсан юм уу? Тийм байж магадгүй юм байна. Энэ тайвшруулдаг эмэнд донтчдсан юм байл шүү дээ. Өвчин намдах энэ төр гээд тий. Тийм болсон юм. Хөрхи залуугаар нас оржээ. За тэгээ 2006 онд тэгээд Playboy үүсгэн байгуулагч Хүү Хефнер нь Анна Никол бол миний хувьд дурсамжийн гүнээс гарч ирсэн шинэ үеийн Мэрилин Монро байсан. Тэр аз жаргал хайж явсан гэхдээ дэлхийд түнд хангалттай хайр өгч чадсангүй гэж хэлж ирсэн юм байна. Нас барсныхан дараа. Сайхан эхэлсэн боловч жоохон харамсалтай төгссөн ийм бүсгүй байна. Тийм ээ. Гэхдээ би бас нэг яг тэгж уншсан шүү нөгөө Playboy-ийн нүүр хуудсан дээр хавцан дээр гарч исэн
олон бүсгүүчүүд байгаа штэ. Тэднээс ер нь бас нилээдгүй хувь нь жоохон амьдрал нь тиймэрхүү төгсдөг нас орсон хүмүүс ч бас нилээн байд юм элэ штэ. Тэгтээ хоёлаа тэднүүсийг нь дурсаад явах те. За дараагийнх нь бас Playboy-оос эхлэн одоо олонний танил болсон хүмүүсийн нэг нь Ким Кардашиан юм байна штэ. Би одоо Ким Кардашианы чинь нэг секс бичлэг нь алдагдаал бас ингээл олонний танил болж ирсэн штэ. Зориг тэрийг алдсан юм шиг гүүч юм шиг нэг тийм эргэлзээтэй байдаг. Тэр чинь зориуд л гэж хэлээ л дээ. Тэгээд л юм хэлээ. За тэгсэн чинь Кардашианы хувьд болохоор 2000-ад онд ер нь бол 2000-ад онд чинь дэлхийн нөө сошиал медиа руу шилжээд нүцгэн зураг гэдэг ойлголт илүү амархан хурж болох. Яг тэр үед Playboy өөрийгөө шинжлэх шаардлагатай болсон юм байна л да. За тэр үеэр нэгэн шинэ нэр гарч ирсэн. Тэр бол Ким Кардашиан. 2007 онд Playboy-ийн нүүр хуудсан дээр гарсан зураг авалт нь бол тухайн үедээ бол Playboy-ийн сүүлийн классик хэв маягийг харуулсан хагас улаан хилэн дайшинцтай зөөлөн гэрэл тайван харц гэдэг ингээд нэг тийм арай өөр дүр төрхтэй гарч ирсэн юм байна. За тэгээ энэ зураг авалт нь карьерийнх нь эхлэл болж өгсөн. За тэгээ удалгүй Кардашиануудтай хөл нийлүүлэн алхаж байна гэдэг шоу эхэлсэн. Тэгээ ингээд ер нь бол энэс хойш нэг Kardashians шоу, reality шоу ч ингээд эхэлсэн юм байлээ шүү дээ. Тэгэхээр ер нь бол Playboy-оос зөвхөн зураг авалт бэлгэлсэн биш, нэр хүндийн эхлэл дижитал оддын анхны одоо шатыг нь тавьж өгч ирсэн байна. Анхны алхмыг нь хийж өгсөн. Playboy нь болохоор загвар соёл эрхчлөөний тухай ярьжсэн бол Ким Кардашиан болохоор Playboy-го бас ингээд шинэ нэрн рүү авч орсон гэж үздэг. Ягаад гэхээр энэ чинь нөө биеийн хэлбэр, арьсны өнгө, нүүрний төгс одоо нүүрний хэлбэр энэ төр тий гоо сайхны ойлголт ингээ өөр байсан энэ үед болохоор энэ бүгдийг нь Playboy ингээ туйлын эсрэг мэт байснаас стандартаас илүү тийм бодит, илүү эмгтэй хүний амьд биеийг ингээд илтгэсэн дүрээр эвдэж өгсөн гэж үздэг. За. Одоо бол энэ чинь Ким Кардашиан чинь дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болсон шүү дээ. Тийм, бизнесмен болсон юм. Яа, цаг дуусчихдээ цаана ингээл 2 3 гоё бүсг үлдлээ дээ. Харин тийм байна өө. Дандаа гоё бүсгэж гоё зургнууд байна. За яах. Тэгээд дараа нь болохгүй бол дараа нь сунгаад хүмүүсийг төвжирлсэн ч болж байна. Тийм байна. За тэгвэл хоёлаа өнөөдөр ч одоо Playboy угаасаа маш том ертөнцийн. Тэгээд одоо ингээд зөвхөн хоёр өнөөдөр зүгээр сэтгүүдээс л эхэлсэн шүү дээ. Тэгэхэд одоо телевизийн шоу гээд Playboy-ийн телевизийн шоу ч маш олон шоутай яж яагаад. Харин тийм байлээ шүү дээ. Тий. Одоо тэгээ ядаж онлайн дэлгүүрийг ч дурдж амжсангүй гэдэг байхгүй. Би ч бас нөхөн тэр юунууд нь одоо Halloween төгч штэ. Тэнгүүт тэр нөгөө банигийн өмсгөлүү тэгээд нөгөө их хэфнэрийн өөрийнх нь өмсгөлөө штэ. Өмсдөг ингээ байнга торгон халаад тэр юуны малгай усан зэргийн улаан хамбан марк халаад байгаа тийм. Тэгээд нэг тийм унтлахын хувцастай явж идэг торгон. Тэгээд дээрээс нөгөө малгай нь тэр тэгээ ганц зууцсан явж идэг. Тэр дүр төрх нь бол угаасаа нийтэд хоногшсон. Тэр хувцснууд нь цөм зарагддаг гэж хэлээ шүү бас онлайн шопоор. Тэр ч угаасаа хүүг эфнэр чи өөрөө тэгээд нөгөө эрчүүдийн одоо нөгөө мөрөөдөл шахуу тийм залуу байхгүй. Баахан хүүхнүүдээр хүрээлцэн нөгөө хүүхнүүд нь ихтэй дандаа гой энэ тэнцэнээс шилэгдэж ирсэн бүсгчүүд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өөрөө ингэ сорчилж аваад найз үерхэд гэртээ харштай хамт амьдраад идэх тий. Тийм. Тэгээд тэр чинь 3 одоо найз охиндоо ч гэсэн гэрт нь бол 20 30 бүсгчүүд цуг амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэр шоун дээр нугасаа гараад идэг үстэй. Тийм. Дандаа тэгээд нүцгэн шалд явж идэг бас. За Улаанбаатарт 22 цаг 53 минут болсноор томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтран хөтлсөн очроо баярлаа. Найруулагч Өнөр баяртай баярлаа. Сонсогч та бүхэн маргааш өглөө 7 цагаас шинэ эфирээрээ иргэн уулзаарай. Дэлхийд өнөөдрөөр уулзах нь байна. За баярлалаа та бүхэнд. За ингээд баяртай сайхан амарцгаагаарай. Сайхан амарцгаагаарай. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3